За тэр үед олон зүйлийг ярьж болно. Тэр үед бас Улаанбаатарт Есийн анжилт чуулгана байгуулад Тараншаагаар 4-р дэлгүүрийн тэнд байдаг Тараншаагаар би явж явах үед Тараншаанаас нэг залуу гарч ирж байсан. Тэр бол амар залуу байсан бас. Нүд нь ингээ битүү идэлцсэн юм шиг ингээ ногоо нуух та. Тэр нүдээ нээхтэй хүртэл амар хэцүү ингээ битүү ингээ ийм ногоон ингээ баг идээгэмээр ийм нуухал байсан бах. Эсвэл мэдхгүй идээч байсан юм ингээ битүү ингээ бүрхтсэн ингээ энийгээ ингээ хөөрхөн бидэнтэй ингээд яриад нэг залуу байжсэн. Тэгээ би тэр үед яанаа л гэж байсан. Энэ хүн яана. Тэгээ бид нэр газар худалдаж аваад тэндээ амьдруулад, хооллоод, ундлаад, сайн мэдээ тараагаад манаас өмнө явж исэн. Согтхлоор бүр дэндүү амар галзуурна. Бараг галзуугийн эмнэлэгт хэд чивдсэн юм дээ. Тийм хүн байжсэн. Тэгээ бид нар чадах бүхнээ хийсэн. Тэгсэн чинь тэр залуу одоо эзэн дотор яваад бүр эзэн зориулан Магдалины дуу зохиоцсон байгааг би хараад байна. Үнэхээр талархсан. Бүр ингээд ном бичиж. Тэгээ намайг өмнөх үгийг нь бичиж өгөөч гэгээд. Тэгээд лавгсран араад ирэхгүй минь найз. Бүгд алга ташилдаг. Тэгээд энэ залуу лавгсран маань сэрүүлэг соны сэтгүүлч байсан хүн. Тэгээ өөрийнхөө түүхийг нэг товч ярьж өгөөч те. Тэгээд дуугийн чинь дуулуулмаар байна. Өөрийгөө танилцуулаа. Лавгсран маань Тараншаанд хэдэн жил амьдэрсэн юм бэ? Орон гарan 30 жил. Одоо 50 эдтэй амьдралынхаа талаас илүүгүй. За тэгээд та бүхэнтэйгээ уулзж байгаа да. Намайг хүчрхүүлжүүлдэг. Намайг одоо хүртэл амьд байлгаж байгаа. Энэ агуу эзний тухай ярих болсон доо та бүхэнд баярлалаа гэж хэлээ. Тэгээд би өөрөө телевизийн сэтгүүлч юм. Энэгээр нэг хүн бичлэг хийгээд өгөхгүй юу? Миний амьдралд дурсгал болгож үлдэн бас гэрчил. Бичлэг хийж байгаа. Оо тийм үү. Тэгэхээр миний амьдралын түүх маш их идрийтэй байдаг. Одоо ингээ ярихлаар ингээ зүрх ингээ тийм үү би худлаа ярихгүй. Миний амьдралын түүх бол тэр чигээрээ одоо халуун нулимс тэгнтэй тэмцэх тийм тэмцэлтэй л өнгөрч. Би насарсан найз нөхдөд тоглосон одоо 200 гаруй авчихсан мэлээ. Тэрэн дотор миний 2 ах багтдаг. Хамгийн том ах маань багтдаг. Миний дээдлийн ах маань багтдаг. Найз нөхдийнхөө тухай зөндөө юмэр. 15 настай хүүхэд. Давид явхад хамт биш. 15 наснда илгний урт автар. Өвчийг нэгч голдог. Сатан хинлүүч тайлдаг. Илгэн миний өвөр дээр бас гараад. Доордыг хүрээ хамгүйдэг юм харагч яхад би яжсэн бэ гэвэл аргавал Тараншаанд ашиглажсэн. Та нар яагаад ингэж харин миний амьдралыг онцгой зүйл авч явж ирснийг би одоо л ойлгодог. Тэр Давид яваад одоо ихэнх майнаас сурсан да. Анх нараа валтар байгуулж ирсэн. Тараншаан дээр очиход гадаад хүн гараад ирсэн. Би очиод шууд англиар ирсэн. Тэгэхэд англиар гэдэг хүн ховор байл. Англиар идэх юм гоохол мөнгө аваад архины мөнгө салгах чи гэж бодож ирсэн. Тэр цагаас хойш одоо зөндөө олон жил өнгөрсөн. Хамгийн аимшигтай ганцхан зүйл юу байсан бэ гэхлээр ах маань тэр замын 21-р сургуулийг төгссөн. Халгын хар имих бас л айхтар хүмүүс шинийг дандаа 3 газар явдаг. Тийм хүн байна. Тэрний дүү Босоо Монгол гэж би явсан айхтар. Гэмгүү цусыг урсгах хэрэгтэй. Бузар мод хурдан гөгшөлтөөс. Тэгээд ах маань бид хоёр 51-р сургуулийн үүдэн дээр Тараншаанд амьдардаг байсан. Тэгээд ах маань надаас ганцхан юм асуусан. Чиний тэр яваад идэг Иесус гэдэг чинь үнэхээр үгснийхаа дараа хэмсэн үл юм уу гэж. Тэгэхэд би адилхан Тараншаанд тэрвэлдээр хөвдөжсэн болохоор үнэндээ юу жилж чадаагүй.
Одоо тэрэндээ би гарсан. Гэхдээ миний хат германчууд очоод Есүсийн тухай кино үзүүлээд кино үзүүлэнгүүт тэр маш том итгэл төрсөн байсан. Тэгтээ адилхан нараа пастор нэг удаа бидрийг суулгаад хичээл зааж жогон татаад та нарын дотор Есүс Христ амьдрах болно. Та нар нэгээрээ буурах болно гэд бас доошгоо зураас татаж сумзаас. Тэр үгмний амьдралыг одоо хүртэл өдөртөж явсан. Тэр бүхэнд хайр байсныг би ерөөс мэдэх. Хожим тарны шанд орчход хөлдөж өгөхийн даан дээр дулаахан дараа шаа олчоод дулаахан онтулж хаад баярлалаа Есүс гэж би залбирт болсон. Өчүүхэн тэр жоох өчүүхэн магадгүй гिचи өрнөөс ч жоохон итгэл байсан баг. Гэхдээ чиний оронд Есүс өснө гэсэн тэр хичээл одоо хүртэл намайг өдөртөн салж яваа. Энэ үгэнд хайр байсныг би мэдээгүй. Харин хожим би гарсан. Тэр нь эзний цаг байсан юм байна л. Би өдөд энэ зовлонг туулаагүй. Амьдралаараа одоо ингээд салгалж байгаа шиг арх уугаад салгалдаг байсан. Одоо би харин эзнийг гэрчлээд баяр хөөрөндөө салгалж байгаа л баяртай. Тэгээд Давидын агуу гэдэг онхэр Адулемын агуу тэр маш олон хүмүүс байсан. Хамгийн балчин 15 настай тэр миний өвөр дээр бөөлж өгдөг. Чин толгой гэж өгдөг. Тэгээд одоо би уруу замын босоо Монгол биш. Харин амин орш хурууд итгэдэг. Бусад хүмүүсэд ахтай хэлж амжаагүй тэр үгийг хэлэх гэж намайг эзний төлөвлөгөө өдөртсөн юм блэ. Би одоо хідээс яахгүй хэний юм Есүсийг зоригтой хэлж чадна. Одоо би түнхэл рүү очиж түнхлийн сүмд үйлчлэх бол сая баян үлгийд үйлчилж байгаад ирсэн. Хэлбэрийн нэшлэлээр одоо миний дотор хэн амьдарч байгаа вэ гэвэл ганцхан үхлийн хүчнээс аврагчл амьдарч байна. Энэс үр зүйл хэлэхэд хэцүү юм да. Баярлалаа. Тэгээ лавгаг би бол ер нь бол аль хэдийн зүрх сэтгэл дотроо бол энэ хүн аль хэдийн өгцсөн байх таа л гэж боддог байсан. Харин Христ дотор байгааг хараад үнэхээр баярлсан. Сая баян үлгээд сайн мэдээ тарааж үйлчлэл хийгээд Оросд очиж бас Оросуудад гэрчлэлээ хийж үйлчлэл хийгээд тэгээ сая Оросож явж байхдаа над руу намайг миний пастраа гэж их гоё хэлдэг. Миний пастраа гэж байнга л хэлнэ өргө. Тэгээд гоё дууга зохиосон дууга явуулсан байсан. Тэгээд лавга маань бас ингэж 30-аад жил ингэж орон гарan таран шаанд ингэж явж байхдаа баг хэдэн удаа галзуурч галзууг имлэг тавьчихсан. 7 удаа орж гарсан тийм тоо байдаг. Тэгээд дандаа нэг өвчтэй тариад хариулна. Галзуураа хашгирахлаар ном хоруулах хүчсүнсэн хүчээр байна. Одоо гэхдээ миний амьдрал ганцхан зүйл байгаа. Исая 43:17-18 өнгөрсөн юмсыг битгий дурсаараа урдын юмсыг дурс. Бүх юм шинэ болсон байна л гэсэн үг гэдэг. Тэгээд тэр Иохан 3:30 20-ыг гаргаад тэр 3:30 байсан уу? Тэр ишлэл 3:30 байна. Та нар минь бас энэ ишлэлийг зүрхэндээ санаж аваач. Тийм, Христ өсөж. Тийм. Энэ үг байхгүй. Христ өсөж би гэдэг бидний бардамнал, бидний мунхаглал, бидний тэрслэл, зөрүүдлэл буурч харин бидний дотор Есүс өсөх ёстой. Тэгээ би босоо Монгол гэдэг очтой шүү дээ. Ямар гоё нэртэй. Босоо Монгол. Лавгсрын. Тэгээд босоо Монгол маань үнэхээр энийг зүрхэндээ тэгээд ингээ явж байгаа нь ямар гоё те. Тэгээ Христ түүний дотор өсөх болтугай. Өсөж байгааг харж байна. Тэгээ бүгдээр гараа сонгоцгаая. Тэгээ чин сэтгэлээсээ залбирч өгье. Бузар мухагаас хамгаалагдаж дахиж тэр бузар юм руу, тэр арх руу хизээч харахгүй байхад
тэр үнэхээр эзэн таныг гэрчлэн алдаршуулхад түүний бичсэн номоор та алдаршуулгадаач. Ариун сүнсний хүчийг хайрлаач. Бүгдээрээ залбирцгаая. Үнэхээр босоо Монгол лавгсвэрн гэдэг энэ хүн толгоороос хөлийн үзүүр хүртэл зүрх сэтгэл оюун ухаан бодол санаагаар дахин цоошин тулам ариун сүнсний тэр орчхойг алдрыг тосолгоог бэлгийг тээдэг цоошин тулам тийм ээ та шинхэн тосолгоогоо бэлгааж өгөөрэй. Ариун сүнсийг тээсэн онцгой нэгэн сав болгож өгөөрэй. Тэгэд үнэхээр тийм ээ тэр буурч Христ дотор нөсөх болтугай. Та түүнийг удирдаарай. Түүний бүх шархыг идгээ гэж. Тийм ээ бүх ичгүүр хорхоод итгэцэн мэт он жилүүдийг бүгдийг та нөхөн төлж өгөөрэй. Бузар мухаас гэдгээр сорилтод битгий оруулаарай. Тэгээ бүгдээрээ бас хамгаалтыг залбирцгаая. Сатан түүнийг дахин өргөтөж дахин тэр амьшигтай амьдрал руу тэр тамийн амьдрал руу чирэхгүй байхад чирхээс эзэн хамгаалах болтугай. Түүний сэтгэлийг зүрхийг хүчтэй бат байлгах болтугай. Тийм учраас бүгдээрээ авралын дуулгыг нь өмсгөцгөөе. Тийм ээ зөвхт байдлын хуйгийг нь өмсгөцгөөе. Энэ үннийг бэлхүүсээр нь бат бих бүслэж байна. Муунигны бүх галзамыг унтрах итгэлийн бамбай, тослогдсон бамбайг аваа бид өрөөж байна. Түүний бодол зүрх рүү харуулах тэр галзамыг бүгдийг унтраах. Хизээч айхгүй, эргэлзэхгүй байхад. Хизээч бардамлахгүй байх. Тэр итгэлийн бамбай. Сүнсний сэлэн болсон таны үгийг зүрхэндээ чэйжлэн оюун бодолтой тунгаан бясалгаж алхаа гიშгээгээ түүгээр чиглэн амьдрахад туслаарай. Тэ амар амгалангийн сайн мэдээний бэлэн байдлыг тэр үргэлж өмсөх болтугай. Есүсийн нэрээр. Амен. Тэ манай босоо Монголд гитар залгаад өгөөч. Гитар өмнө нь микрофон тавиад. Одоо энийг далимдуулаад хэлэхэд би аав надад хэлсэн. Би Есүсийг аав гэдэг. Аав надад хэлсэн. Тэгээд нараа пастрын маань банк ирдэг нөгөө айгүй сайн сургалттай дарахны сайн мэдээний сургуульд эсхийг өсөж байгаа. Тэгээд та бүхэн дэмжүүл нараа пастрт маань ханд төвсгөл болж байгаарай гэж гоё. Тийм сураараа за сурганаа ч юм аа. Тэг. Зогсож байгаа сууж байгаа. Тэг бүгд лавгамын ямар гоё энгийн тэр гоё дуу зохиосон байна вэ? Тэг бүгдээр хамтдаа сонсъё. Үнэхээр сэтгэлээсээ гарсан, үннээс гарсан дуу гэж. Мик насалтай байна үзээрэй. Нэг. За сайн байна. Жохон эффект өгч болох юм те. Баг зэрэг. За ингээд та бүхэндээ баярлалаа. Энэ өнөөдрийн миний гэрчилж байгаа дуу маань өөрөө урсаад ороод ирсэн юм аа. Бодвол амийн орчхов ярин сүнснээс надад бэлэг болгоо гэсэн баха гэж битгэдэг. Ингээд хамгийн анх удаа олонний нүдэн дээр концерт шиг тоглож үзэх гэж байна. Видео камерт бүтнээр нь оруулж өгөөч. Нүдэнд харагдах бүх юмс зөвхөн ханих нүрнэс гэрэлтэх гиген туяч зөвхөн ханих харил цоглох зүрхмэнч таних хагцсгүй жаргал бүхэй зөвхөн таних болохоор минийх талын Монголын хүүгийнх 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 үнэн хатгалсан
үнэнч найз зөвхөн таних үгээр ноёсон амин хувцас зөвхөн таних ухөвчүн ялсан бүх таних үрди магтаал дуулал бүхэн зөвхөн таних таних болохоор минийх Талын Монголын хүүгийнх таних болохоор минийх Талын Монголын хүүгийнх таних болохоор минийх Талын Монголын хүүгийнх таних болохоор минийх Талын Монголын таних болохоор минийх Талын Монголын хүүгийнх таних болохоор минийх Талын Монголын босоо Монголын Халелуя. Тэби Тараншаанаас ийм гайхалтай эрдэнэс гаргаж Бурхан ин гаргаж авсанд үнэхээр талархаж байна. Ямар гайхалтай вэ? Тэгээ та нар минь хүн гэдэг бол маш үнцэнтэй бүтээл байдаг. Хэдийгээр тэр архичин гудамжинд хэвтэж байгаач, Тараншаанд байгаач тэр бол дотор нь асар их Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн үнцэн мөн чанар байдаг учраас та нар минь тэр хүмүүс сайн мэдээ хуваалцаж, тэр хүнд хүмүүст дулаан хувцас, халуун хоол хуваалцаж тэгээд тэр хүмүүсийг өрөөж байгаараа магадгүй зарим нь Тараншаанда аврагдаад үхэж магадгүй. Зарим нь яг босоо Монгол шиг тэр аимшигтай зүйлээс гарч ирээд эзнийг алдаршуулгч хүмүүс байгаа. Тэгээд Тараншаанд бол олон хүмүүс аврагдаж хэдийгээр чам шиг сүмд явж эзэнд гэрчилж чадаагүй ч гэсэндээ тэнд маш олон хүмүүс аврагдсан да тий. Би хамгийн түрүүнд бол би хаагаал хэлэндээ. Миний ах надаас асууж исэн. Тэгэхээр нас урахаас өмнө мэдээж хандсан байж таарна. Гимссэн байж таарна, хандсан байж таарна. Очсон баг. Би итгэлтэй байдаг. Тэгээд манай ихч маань тэр нөгөө Тараншаанд нас урсны дараа эмнэлэг рүү мөлхөд явсан байна лээ. Мөлхөж явж байгаа төмөр замын эмнэлэг орлогоноос орсон. Тэгээд цасан дор хунгар нь дарагдаад 40 сар болсон. Хөлдсөн учраас муудаагүй. Хурууны хээгэр нь хиний химбэ гэдгийг тодруулсан. Тэгээ ихчдэр авчи зургийг үзүүлсэн нөгөө хавдцсан хөөцсөн зургийг хараад ихч айгаад. Тэгээд оршуулган дээр нь очиж чадаагүй. Харин би бол тэр сахта маш хайртай байсан. Хувц авчиж өгдөг. Нэг жоох итгэл суурилж исэн болохоор хувц авчиж өгдөг. Хоолнд оруулдаг тийм байсан. Тэгээд ах маань ингээд бүр ингээд толгой нь аюу том болцсон ширлэн. Тэгэхээр би шун дээр нь зөрөгтэй унссан. Узурдахгүй. Яг л үйл надад хайр баг. Амен. Хайр. Хисний ерөөл нэг үсэл түнтэй хамт байх болтугай. Тэгээ тэр зов зүдэрсэн хүмүүсийг чи ойлгоно. Чи бас тэднийг бити орхиороо, бити мартаараа, сайн мэдээ тунхлаараа. Бурхан тэдэнд хуваалцах бас гайхалтай ивэл ерөөлийг чамд өгөх болтугай. За. Эзэв. Чамд ийм сайхан сүм байж тээ. Чи энэ сүмийн хүн шүү дээ. Амен. Халелуя. Тэгээ бид нэр Тараншаанд бол маш олон гайхамшиг болж исэн. Тараншаанаас бид нэр сайн мэдээ тараасан хүмүүс маань гэр орон байхгүй юм чи эзний өдөр цуглаан цуугаад буцаад Тараншаа руу явдаг байсан. Тэгээ Тараншаанд очиод бид нэр зарим нь архинасаа гарцсан. Тэгээ Тараншаанд байхдаа тэр нөхцөл дотор архинаас гарна гэдэг бол үнэхээр гайхамшигтай. Зарим эзэнд итгэсэн ч зовлон дотроо итгэсэн ч гэсэндээ нөгөө өвчнгөө мартах гэж тэгээ орчин нөхцөл байдлаас шалтгаалаад зарим нь архиугаа явж ягаад
зарим нь өгсөн. Сая хэлж штэ 200 гаруй хүмүүс босоо Монголын мэдж байгаагаар 200 гаруй хүмүүс өгснийг харсан тий. Би бас ярилцж яхад ингээд суг байжсэн айгүй олон хүмүүс зарим нэг тараншаанд халуун усны пар задраад хэд хэдэн хүн бүр амьдараа ингээд ялз өсрээд бүр ингээд ялзарсан бах ямар байдаг вэ нөгөө түлэгдээд хавирганууд нь хүртэл ингээд гарцсан зургийг нь хүртэл бид хоёр бас харж ил байлаа. Ингээд бүр ингээд бол ялз өсрээд ингээд хавирганууд нь цайраа гарч ирсэн ингээд. Үнэхээр аимшигтай тэр ертөнц. Тэр дотор Самбуу гэдэг нэг залуу бас эзэнд итгэсэн манай сүмд бас явж исэн. Тэр залуу үнэхээр эзэн дотор итгэж маш гоё явсан. Гэхдээ буцаж бүдрээд тэгээ тараншаандаа өгсөн. Гэхдээ түүний дотор итгэл байгаа учраас тэр хүлээснээс ёстой үхлээрээ чөлөөлөгдөж эзэн лөө явсан баг. Бас нэг гэр бүлийн төрсөн хоёр охин дүүтэйгээ өөрийнхөө төрсөн ахтайгаа тараншаанд орсон. Нэг гэр бүлийн 4 ах эгч дүүс тараншаанд амьдарч байсан. Тэгээд ах нь бол уушгины эмийн дархлаатай нөгөө аимшигтай сүрьетэй эдгэрхийн арга байхгүй. Яг тараншаанд яс арьс болоод үхэж байхад нь бид нар тараншаанаас гаргаж усанд оруулж хувцсан солиод тэгээд эзэнд итгэсэн сүмд явсан. Тэр маш удаан амьдэрсэн шүү. Дор хаяж 2 жил, 3 жил амьдэрсэн баг. Тэгээд дүүнэрээ тараншаанаас гарахыг харсан. Дүүгээ гэрлэхийг харсан. Дүүгээс нь бас охин төрхийг харсан. Тэр охинд нь би Мактал гэж нэр өгчээсэн. За байгальтай гэрчлүүд болж исэн. Тэр Батулд гэдэг залуугийн дүүн нэрийг би одоо мартчих. Бас нэг эрэгтэй дүүн тараншаанд байж байхдаа Бондрок гэж бас нэг 20 гаруй жил шоронгоор явсан нэг тийм хүн байсан. Бүр хүүхэд байхаас л колонд явсан. 14 мөрөвтэйгээс хүүхдийн колонд явцсан. Тэгээд шоронгоос гарч ирсний дараа тараншаанд үргэлжлүүлээд бас 10 20 жил амьдэрсэн учраас бүх насаараа л шорон тараншаагаар явсан хүн байсан. Тэгээд тэр хүн яаж сайн мэдээ тараасан бэ гэсэн чинь тэр манай цуглаанд яваад сайн мэдээ сонсцсон тэр залуу цуг тараншаанд амьдэрчсэн тэр Бондрок гэдэг бараг 20 гаруй жил шоронгоор бас 20 жил тараншаагаар амьдарч байгаа тэр ах хүнд зодуулаад хэвтэрт ороод ингээ тараншаандаа хэвтчихсэн. Хөдөлж явж чадахгүй. Зүгээр нөгөө тараншааныхаа нүхнээс өглөө гарч байгаа гэрлийг л хараад тэгэл шээж чадахгүй учраас хажуулдаж хөвтж байгаа шээдэг. Яг шээс басан дондоо байхад тэр манай сумд явж исэн тараншааны залуу Иесийн тухай ярьсан баг. Тэгээд би таны төлөө залбирч үгүй ингээд Иесус өвчтөн хүн дээр гар тавиа залбир гэсэн гээд тэгээ гараа тавиад нөгөө цуг өөрөө ингээд олон жил амьдарч байгаа тэр ах вэ шүү дээ. Гар тавиа залбирсан чинь тэр Бондрокын сүулдэ өөрөө ярьж исэн л да. Би ингээ хөнгөрөө авчихсан. Босчморт санагдаад эхэлсэн. Тэгээ тараншаанаас тусч байгаа тэр гэрэл рүү хараад тэмүүлээд ер нь гарчмаар санагдаа. Тэгээ хөдөлсөн чинь хөдөлж болж исэн, боссон чинь зогсож болж исэн. Тэр тараншааны шатаар өгсөн чинь зүг зүгээр гараа авчихсан. Тэгэд тэр дороо эзэн идгээсэн баг. Эзэн тараншаанд гайхамшиг ийсэн. Тэгээ манай сүмд ирсэн, архинаасаа гарсан, тараншаанаасаа гарсан. Анхны цагаан сарын үеэр бид нэр мөнгө бариад золгосон тэр ахта. Амьдралдаа анх удаага цагаан сар хийж, анх удаага ингээд өөрийн гисэн гэртээ бид нар гэртээ болгосон. Цагаан сарын ууц ширээний ард ингээд бид нэр золгоход амьдралдаа анх удаага ингэж цагаан сар хийж үзлээ гэсэн. Яг гэвэл хүүхэд байхасаа шоронгоор явцсан юм чи. Тэгээд одоо бас эзэн лөө явцсан байгаа. Тэгээд бид нэр гайхалтай зүйлийг гэрчил эзэн агуу ажлуудыг хийдэг шүү. Тэгээд та нар минь үнэхээр бүгдээрээ сайн мэдээний төлөө бүхнийг зориулъя.